Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бид одоо Олимпийн нуруунд байрладаг Олимпийн үндэсний паркийн хэд хэдэн өрмөц сонин тогтцтой байгалийн сонин газруудаар явах гэж байна. Олимпийн үндэсний паркт Hoh Rainforest, Hurricane Ridge, Elwha, Saltaq, Deer Park, Quinault Rainforest, Staircase зэрэг газруудаар явах юм аа. Олимпийн нуруу руу очихын тулд бид ферри буюу усан онгоцоор машинтайгаа явах юм аа. Учир нь номхон далайн төрлөг тохойг тойрч очвол бүтэн өдөр явах болно. Тиймээс бид ферри ашиглаж явна. Ферри ажлын өдөр 15 минутын зайтай явдаг. Энэ олон хүний маш их цагийг бас мөнгийг хэмнэдэг. Олимпийн нурууг мэдэхгүй сонсоогүй хүн байхгүй билээ. Энэхүү нуруу нь номхон дүлгэн далайн зүүн эрэг дээр байрладаг бөгөөд мөнх цаастай сардаг ноён улс байхад жилийн 365 хоног өдөр тасралтгүй бороо орж байдаг борон ой цэнгэг устай гүн цэнхэр нуур түргэн урсгалт голууд төрөл бүрийн ан амьтдаар баян хангаа юм аа. Бид найзуудтайгаа аялах бүртээ өглөөний цагаа замд байдаг хамгийн онцгой хоолны газарт очиж хооллдог уламжлал тогтоов. Энэ хоолны газрыг Highway 101 Diner буюу 101-р замын Guanz гэдэг. Энэ хоолны газар 60-аад оны хэв маягийг хадгалсан тул өвөө эмээнэр залуу насаа дурсаж олуулаа гэр бүлээрээ ирдэг байна. Бид Олимпик үндэсний дархан цаазтай газрын өвд болох Crescent нуур дээр ирлээ. Аав маань Монгол хүний ёсоор очсон газар бүрийн уул усанд хүндэтгэл үзүүлдэг юм. Харамсалтай нь энэ удаа гიშгсэн чулуунд хөдлөөд аав маань усанд хөлөө дүрээд өмд гутлаа шалав норгочлоо.
өрмөц тогтцтой маш тунгалаг цэнгэг бөгөөд нуурын гүн нь далайн түвшнөөс доош 190-ээс 300 метр гүн. Вашингтон мужид 2 дахь гүнзгий нуур юм а. Нуурыг хэрхэн бий болсон талаар археологчид, газар зүйчид олон таамаг дэвшүүлдэг юм байна. Харин би Америкийн уугуул иргэд буюу индианчуудын нэг домгийг сонирхуулъя. Crescent нуурын цаана харагдаж байгаа уулыг Storm буюу шуурга гэдэг. Энэ уулын бэлд Индианы Clallam, Qullette гэдэг 2 овог аймаг амьдардаг байжээ. Тэд Crescent нуурыг булаацалдаж байнга байлддаг байжээ. Үүнд нь Storm уулын савдаг уурлаад Crescent нуур руу асар том чулуу шидэж 2 хуваажээ. Үүнээс хойш Индианы 2 аймаг байлдахан болж Европуудыг Америк руу ирэх хүртэл амар сайхан амьдардаг болсон бөгөөд нуурыг Divided буюу хуваагдсан нуур гэж нэрлэдэг болсон домог юм байна. Америкийн эрдэмтэд энэхүү нуурын гарал үүслийн талаар их мэтгэлцдэг байна. Нэг хэсэг нь олон сая жилийн өмнө их хөлдөлтийн үед хөндий тэр чигээрээ хөлдөж мөс болсон. Мөс нь аажмаар хайлж хөндийд тогтоод уг нуур бий болсон гэж үздэг бол нөгөө хэсэг нь ойролцоогоор 8000 жилийн өмнө Олимпик уулнаас хөрс нурж Индиан нэртэй гол руу унснаар хөндий усаар дүүрч нуур бий болсон гэж үздэг байна. Үнэхээр ч хөрс нурлалтын улмөр пирамид уулын оройгоос тод харагддаг байна. Хүмүүс энэ нуурыг том нуур, бугын нуур гэх мэт олон янзаар нэрлэдэг боловч албан ёсны газрын зураг дээрх нэр нь Crescent юм байна. модыг Spruce мод гэдэг. Энэ мод бол Вашингтон мужийн хамгийн өндөр, хамгийн бүдүүн мод байсан юм а. Яагаад байсан юм бэ гэвэл 2014 онд маш их хүчтэй аян бууж энэхүү модыг хугалчихсан юм а. Rainforest ойд болон энэхүү ойн дэргэд байдаг Forks нэртэй жижигхэн хотод өнөөгийн залуучуудын дуртай Twilight киног хийсэн юм а. Энэхүү кино 5 ангитай юм а. Twilight зурвал кино асар их амжилт болж $3.3 тэрбум долларын ашиг олжээ.
Мөн энэ Forks хот болон Howe Rainforest ойд киноны зураг авалт болсон газруудаар уг киноны фанууд зориулж аяллын маршрут гаргаж төлбөртэй аялал зохион байгуулсан. Жил бүр маш их орлого оруулж байна. Эдгээр орлого нь тодорхой хувь нь энэхүү үндэсний паркийн санхүүжилтанд хувь нэмээ оруулдаг баха. What did you do? Hey, what did you do? Hey, what did you do to him? Easy. He didn't want this. What did we do? What did he do? What did he tell you? Both of you calm Nothing. down. He tells me nothing because he's scared of you. Too late now. Bella, get back. Oh, calm down now. Bella! Run! Jake, run! Бидний энэ удаа очсон газар нь Вашингтон мужийн хамгийн баруун цэг юм а. Аляска муж, Хавай мужийг дэс тооцвол Америкийн нэгдсэн улсын хамгийн баруун цэг юм а. Энэ хойг газрыг Америкууд Olympic Peninsula гэж нэрлэжээ. Уг хойг нь 9300 км-ийн квадрат газартай. Бид энэ хоол газрыг тооцох хэрэгтэй. Жиж Howe Rainforest гэдэг ойг зөвлөн ирсэн юм а. Энэ хоо ой бол халуун орны бороо ой юм а. Жилдээ дунджаар 3-4 м бороо ордог байна. Энэ өвөрмөц зах зээлбэрт аан амтан ба боргомол модон асар том ургадаг байна. Гацуур ба барууны хемлок моднууд дээд тал нь 100 м ургаж 7 метрийн диаметртай сүндэрлэн харагдана. Энэ шигүү ургасан олон авраг модыг хөвд бүрхэн ургасан байдаг. Хөвд бол маш удаан ургадаг. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Америкт оршин суусан ихэнх Японы иргэдийг Вашингтон мужийн хорих лагерт нүүлгэжээ. Тэдний удам ботаникийн цэцэрлэг Сакура мод олон тарж Вашингтон мужаа улам үзэгсэндээ багжээ. Тэдгээр ургамал нь жил бүр хавар цэцэглэн олон хүнийг баясгадаг байна. Харин тэр үед Америкууд хайр найргүй ойгоо тайрдаг байжээ. Тэр үедээ хөгжиж буй улс байсан болохоор эдийн засагт нь их нөмөр болдог байжээ. Томоод ойнуудын зэрэгдэх хотууд ихэд баяжиж хоо ойны зүүн талд байрлах Forks хот ихэд хөгжин их олон долларын саятан төржээ. Харин хоо устгагдсаар байлаа. Харин техникийн дэвшилт энэ ойг аваржээ. Microsoft, Boeing, Costco, Starbucks, Amazon гэх мэт том компаниуд Вашингтон мужид төрөн эдийн засгийн үйлсвэрийг өөрчилжээ. Тиймээс модоо тайхаа болоод цөөн үлдсэн өвөрмөц ба үзэгсэлэнтэй газруудаа хамгаалан эхэлжээ.
Бидний дараагийн зогсоол бол Вашингтон мужийн баруун хэсгээр аялаж байгаа хүмүүсийн заавал ирж үзэх ёстой газрын нэг болох Hurricane Region. Hurricane Region аялагч нарт зориулж барьсан төв юм байна. Уг төв нь далайн түвшингөөс 1598 метрийн өндөрт байрладаг. Эндээс Олимпийн нурууны сүрлэг өндөр уулсыг 360 градус харах боломжтой. Carrier, Olympus, Blue Glacier зэрэг олон мөнх цас уулсыг эндээс тод харж болно. Эдгээр уулсын хамгийн өндөр нь 2428 метрийн өндөртэй Olympus уул юм байна. Зуны улиралд явган аялагчид их ирдэг бол өвлийн улиралд цанаар гулгахаар хүн бүрийн ирэх дуртай газрын нэг юм байна. Hurricane үнэхээр ч нэрэндээ таарсан цас бороо байнга холилдон ордог цэлмэг байх нь тувилийн ховор газар юм байна. Энд төв зам хурдны замаас нэлээд зайтай тул үйлдвэр машины чимээ байхгүй амгалан тайван ёстой диваажин л гэж юм байдаг байх таа гэж бодохоор ан амьтан чөлөөтэй бэлдсэн сайхан газар юм байна. Олимпик үндэсний парк нь ЮНЕСКО буюу нэгдсэн үндэсний боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын 1981 оны шийдвэрээр дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн юм а. Америкийн нэгдсэн улсад дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн 23 газар байдгийн нэг нь юм а. Дашрам дурдахад Монгол улсаас дэлхийн байгалийн өвд Эзэн Чингис хааны Өлгийн нутаг Бурхан халдун 2003 онд Увс нуур 2004 онд Орхны хөндөй 2011 онд Алтай нуруу тус бүртгэгдсэн байна.
Олимпийн нуруунд хийсэн аялал маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн тэмдэглэл маань Вашингтон мужийн зүүн өмнөд хэсэгт орших Mount St. Helens буюу Гиген Helens-ийн идэвхтэй галтуул. Түүний урд хормоод орших 5 км урт Ape Cave гэдэг агуугаар хийсэн аяллалын талаар байх болно. 2014 онд өвөөгийн бичсэн Мөнгөн тэрбунд их уулсын нутаг гэдэг номонд Гиген Helens хайрханы талаар товч дурддагдсан байдаг юм байна. Энэхүү тэмдэглэлийг маань тоглон сууж таалан үзсэн та бүхэндээ баярлалаа. Түр баяртай.